За өнөөдрийнхөө хичээлээр бид 6 дугаар ангийн гар уйдлын төрлүүдээс оёл чимэглэлийн оёдлыг хэрхэн оёхыг авч үзнэ. За өмнөх улиралд бол гар уйдлын төрлийн энгийн уйдлын төрлүүд болох шидэх, хөших, шаглах, хавах, нөхөх, нэвтгэлцэх оёдлуудаар оёж сурж утас зүүнний сав ойсон байгаа. За энэ улирлын хичээлээр бид оёл чимэглэлийн оёдлууд дотроо за хонин холбоо, олсны эрч, за энэ энгийн захалгаа оёдл гээд ийм 3 оёдлыг багш нь оёж заанаа. За эхлээд хонин холбоо оёдлыг заая. За хонин холбоо оёдлыг оёхдоо материалынхаа ар хэсэгт зангилаа гарахаар за утсаа ингэж татнаа. За тэгээд зүүгүү хурууныхаа өндгөөр даржгаад эрх хурууныхаа өндгөөр даржгаад за нэг 2-3 мм орчим хөшиж хатгана. За тэгэхэд ийм дуургай цагирга үүссэн байгаа. 100% цагирга үүссэн байгаа. За үүсгэсэн өмнөх цагирга руугаа зүүгээрээ хатгаад хөшөөд 2-3 мм зайтай багш нь тод харагдуулахын тулд 3-4 мм орчим хатгаж байна. За ингээд алсуур татхад энд ингээд 100% цагирга үүсэж байгаа. За өмнөх цагирга руугаа хатгалаа 2-3 мм хэмжээж игтгэн хатгана. Эрхүү уруугаараа дээр байгаа утсаа дарж өгнө. За 2-3 мм-гээд энэ утсаа энэ голоор нь гогцоолдож гаргахаар ийм хонин холбоо үүсдэг байгаа. За хонин холбоо оёдлоор ингэж оёх нь байна. За дараагийн оёдол болох шүдэн оёдлоор оёе. За энэ бидний ойсон хонин холбоо маань болохоор хээ угалзаа. За төрөл бүрийн дүрс зургийг бол хүрээлж ойж болно. Чимэглэлийн ийм оёдол байгаа. За шүдэн оёдол маань болохоор эдлэлийн ирмэг зах ирмэгээр чимэглэн ойдог. За ийм оёдлыг заая. За энэ үзүүлэн дээр бол энэ оёдол байна. За саяны ойсон хонин холбоо оёдол маань энд байна. За одоо шүдэн оёдлыг оёё. За материалынхаа ар хэсгээс зүгээ татаж гаргалаа. За материалаа гараараа ингэж чимхэд барьчихна. За эхэлж бол ингэх нь эргэн уруугаараа даржгаад за хэмжээгээ ижлэхэн авал цэвэрхэн харагддаг. За хүрээлж оёх оёдол маань энэ. За дахиад нэг багш нь оёд харуулъя. Энэ. За энийг болохоор шүдэн оёдолч гэж нэрлэдэг, энгийн захалгаа оёдолч гэж нэрлэдэг. За энэ оёдлоо зайг нь холцсоод ойрсоход өндөр нам гэд ингээд хэлбэр гаргаад ингээд төрөл бүрээр оёж болдгоо. За дараагийн заах оёдол маань болохоор олсны эрч. За олсны эрч оёдлыг юунд хэрэгэлдэг вэ гэвэл хатгамбал хийхдээ нарийн зураас хөвөө гаргаж ойдог тийм оёдол байгаа. За олсны эрчийг нь заая. Материалынхаа доороос ар хэсгээс хатгаа зангидсан утсаараа ингэж гаргалаа. Материалаа гараараа ингэж барьчвал зүгээр байдаг. За нэг ийм жижигхэн хатглаа. За дараагийнх нь дахиад дээх нь ижил хэмжээтэй жижигхэн хөшиж хатгана. Хөших оёдол маань түрүүчийн улиралд үзсэн. Энэ бол ерөөсө гар уйдлын хамгийн ихний оёдол байдаг.
За энэ. За энийг олсны эрч гэж нэрлэдэг энэ байдлыг. За олсны эрч харагдах байдал нь ийм. За зургийг хөвөөлж хатгамлыг тойруулж оёход хамгийн тохиромжтой. За ийм гар байдлын 3 гар байдал. Гоёл чимэглэл байдлыг заалаа. За анхаарал тавьсан хүүхдүүдтэй